За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочдтой хүлцэн ирсэн байна. Тэгэл яг өнөөдрийн зочдоор онцгой байдлын хэлтсийн гал төмрийн улсын хяналтын байцаагч Ахмад Дашням, онцгой байдлын хэлтсийн гал төмрийн улсын хяналтын байцаагч Ахлах Тэслэгч Хүрэл Тогоонор хүлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бас өнөөдрийн мэндийг хүргэе. За маш их баярлалаа. Бид бүхэн бас үзэгчдэд маш хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. За тэгээд томдохгүй бас баяр ёслол болгож जैन. За ингээл ер нь л бол гадуураас нэг хөдөлгөөн ихтэй тий. Тэр үүднээс бас дагаад бас нэг асуудлууд бас үүсээд байдаг. За тэр дундаа бас гал төмрийн ахын удаа гал төмрийн асуудлуудын талаарх бас мэдээлэлүүд хүргэе. За ер нь он гарснаас хойш 2026 он гарснаас хойш нийслэл хотод маань за Баянгол дүүрэгд маань тэр дундаа бас яг хичнээн дуудлага мэдээллүүд бас бүртгэгдсэн талаар эхлээд мэдээлэл хүргэе тийм ээ. За алхал. За ер нь бол ийм байна. За 2026 оны одоо 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар за нийслэлийн хотын хэмжээнд бол гал төмрийн 279 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За энэ нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 22.9 өссөн үзүүлэлт байгаа. За тэгээ яг энэ дундаас 279 дуудлагаас манай Баянгол дүүргийн хэмжээнд гэх юм бол яг одоо өнөөдрийн байдлаар 27 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үзүүлэлт байгаа. Аа. Ер нь тэгээд яагаад ингэж одоо нэмэгдээд байгаа бас нэг гол шалтгаан байгаад ч тийм. За яг нэг боломжгүй байдлаас нэг ингэж нэг асуудлууд үүсээд байдаг. Тэнгүүтэл ерөнхийн нэг ийм асуудал байх шиг байна. Бас нэг шалтгаан байх шиг байна тийм. Ямар шалтгаанууд байгаа тийм. За манай одоо онцгой байдлын байгууллагаас гэдэг юм бол иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээллүүдийг тийм урьдчилан сэргийлэх хяналт шалтгаануудыг янз зөвлөмж юмнуудыг тогтмол өдрүүд тундаа зохион байгуулж ажиллаж байгаа. За одоо нийслэл хотын хэмжээнд гарч байгаа энэ эдгээр дуудлагуудын дийлэнх хувийг бол за яг шалтгаан нөхцлөөс нэгтлээ аваад үзэх юм бол үндсэн нэг 4 төрлийн шалтгаан нөхцөл байгаад байгаа. За энэ юуны ил гал төмрийн улмаас за тэгээд цахилгаан ашиглалт тогсралт яндангийн цоолт гэсэн үндсэн 4 төрлийн шалтгаанаас үүдэлтэй гал төмрүүд гарч байгаа. За тэгээд энэ дээр болохоор яг юун зөнхлөөд одоо яг ямар шалтгааны улмаас их дуудлагууд нь гарч ийнэ гэдэг тэгвэл за цахилгаан ашиглалт тогсралтын буруу байдлаас за тэгээ мөн ил гал төмрийн улмаас гал төмрүүд гарч байгаа. За ил гал төмөр гэхээр юу яагаад идэж байгаа юм бэ гэхээр иргэд олон нийт маань нэг одоо гэр оролын айл өрхүүд маань асаас өмнөс нормаа нөгөө нэг ил задгаа хайдаг тийм ээ. Хүмүүс гадуур нөгөө гудамжийн тамхи татж явж байгаад хашаа давуулаа шиддэг тийм ээ. Хашааныхын цаана нөгөө нэг шатах туслах материал байдаг ч юм уу тийм ээ. Шатамхаа асах материал байж байгаад гал төмөр гарах хэслүүд үүсдэг байна. Ер нь бол хүний буруутай үйл ажиллагаанаас л гэдэлж болно доо. Тэгэхээр бас нэрэл бас төдийлөн яг хөө энэ тоо баримтуудыг бол ингээд хардаг тий. Одоо сошиалаар явж байгаа тоо баримтуудыг хардаг. За ийм юм байна шүү гэд хардаг мөртлөө бас өөрийнхөө ойр тойронд одоо яг энэ одоо нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг бас үзэгчд маань яг одоо анхаарад нэг хараасаа тий ажиглаасаа. Одоо тэгээд бас нэг стандартын гэдэг зүйл яригдах байх гэж би бас бодод байна л да тий. Бас нэг маш олон барилга байшингууд баригдаж байна. За түүнийг дагаад бас нэг хямдхны бодоос ч гэдэг юм уу одоо нэг цахилгааны хэрэгслүүд кабелуудаа ингээл нэг яаждаг тийм стандартын одоо талаасаа ер нь манай нийслэлд ер нь хэр тийм хяналт шалгалтын ч байдаг юм уу ер нь стандарт хангасан зүйлс нь хэр их байд юм болоо ер нь төрийн хяналт шалгалтын тухай хуулиараа бол хяналт шалгалтыг төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн урьдчилан сэргийлэх гэсэн 4 янзаар тийм 4 төрлөөр бид хүн хяналт шалгалтыг явуулж байгаа. За төлөвлөгөөт хяналт шалгалт нь болохоор манай яг онцгой байдлын ерхий газрын даргын баталсан өдөртөмжт хяналт шалгалтууд явж байгаа гэсэн үг. За хоёрт төлөвлөгөөт бус гэх юм бол одоо нийслэлийн засаг даргын болоод нийслэлийн онцгой байдлын газрын дүүргийн засаг даргын гэх мэтлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд маань явдаг. За урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт шалгалтууд маань иргэдийн хүсэлтээр бид бүхэн тухайн барилга байгууламжид очиж гал төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлдэг байгаа. За 2026 оны байдлаар манай төлөвлөгөөт хяналт шалгалт буюу онцгой байдлын ерхий газрын даргын баталсан нийтдээ 6 төрлийн барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулахаар ингээд төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар бол төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хувьд бол манай Баянгол дүүргийн хэмжээнд гандан тэгчлэн хийд тийм ээ одоо энэ шашны байгууллагуудаар бас бид хүн хяналт шалгалтыг зохион байгуулахаар бас ажиллаж байна. Мөн дунд төвшөлттэй барилга байгууламж буюу 5 давхраас 9 давхрын 9 давхар баригдсан орон сууцны барилга байгууламжуудад хяналт шалгалтууд маань ингээд явж байна гэсэн үг. Ер нь шалгалтын үеэр одоо зөрчил гэж ярьж багссан баг тий. Тэр нь ер нь хэр илэрсэн одоо зөрчил ер нь хэр зөрчигдсөн байна тэр тал дээр. За галын хэлбэрлийн тухай хуулийн 16 болон 17 дугаар зүйл дээр иргэний болон хуулийн этгээдийн эрх үүргийг зааж өгсөн байдаг. За тэрхүү заагдсан эрх үүргээ биелүүлэхгүй тийм ээ одоо зөрчигдсөний улмаас бас бичиг баримтууд за тэгээд
бас одоо галт эрх үүргээ биелүүлээгүй улмаас тухайн иргэд аж ахуй нэгж байгууллагад одоо галт төмөр гарах. За тэгээд мөн иргэдийн амнаас болоод эд хөрөнгө хохирох тийм өрсөлдөд маш их учирч байна л да. За ер нь нийтлэг зөрчлүүд гэх юм бол одоо тухайн барилга байгууламжийн усан хангамжийн асуудал байна. За галын хэлбэрийн тухай хуулийн дээр барилга байгууламж маань гал унтрах автомашин очих, хөрөлцөн очих зам талбайтай мөн гал унтрах усан хангамжтай байхаар төлөвлөгдсөн байна гэж. За энэ хүү усан хангамж нь төлөвлөгдөөгүй. За зарим газар нь төлөвлөгдсөн мөртлөө даралтгүй одоо усны даралтгүй байх жишээ нь. Иймэрхүү нийтлэг зөрчлүүд маш их гардаг. Одоо онцгой байдлын байгууллагаас явуулж байгаа энэ шалтгаан тийм ээ. Одоо хяналт шалтгаан зохион байгуулад араас нь одоо усын хяналтын байцаагчийн эргэцэн баримт бичгүүд өгдөг. За заавал биелүүлэх албан шаардлага мэдэгдэл за зөвлөмжүүд хүргэлдэг байна. Тэдгээрдээ заагсан зөрчид дутагдуудыг тэр тухайн аж ахуй нэгж байгууллага иргэн арилгаад ингээд техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ингээд асуудалгүй болгочих юм бол өөрсдийнх нь тэр нэг насаараа сурамтлуулсан эд хөрөнгө тийм ээ. Тэрний аюулгүй байдлыг л хангах гэдэг юмаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг талаа бид нар ингээд тэдний мог үзэх гээл ингээд ажил зохион байгуулад байгаа юм шиг тийм ээ. Тэгж ойлгоод байдаг. Тэгэхээр дийлэнх нь биш л те зарим хүмүүс нэг тиймэрхүү байгаад байдаг. Тэгэхээр тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Өөртөө ч аюулгүй байдлыг хангах байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй гэсэн. За яг хоёр талаасаа л хичээж иж энэ асуудлыг зөрчлүүдийг багасгахгүй бол дан ганц нэг талаас нэг байгууллага нь ингээд ард иргэдийн төлөө хичээгээд байдаг. Нөгөө иргэд маань бас ингээд хойр хандаад байвал энэ бол бас буурахгүй асуудал болж таараад байна шүү дээ. Энэ ойлголтыг ч бас үзэгчдэдээ илүү хүргэх юмсан гэсэн үднэс та бүхнийгаа урьсан. Тэгээд за аж ахуй нэгжүүд гэж бас түрүү их дурдглаа. Тэгээ зөвхөн айл өрөх биш аж ахуй нэгжүүдийн бас одоо энэ асуудлууд аль хэрэг гардаг юм болоо. Тэгээ 20%-аар өссөн улсын хэмжээнд нийслэлийн хэмжээнд гэхээр бас нэлээд их тоо санагдаад байна л да. За ер нь бол одоо нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гарч байгаа галдмөрийн дуудлага мэдээллийн дийлэнх хувийг бол байшин гэр орол буюу одоо нэг гэр ороолын айл өрхүүд эзэлдэг. За тэгтээ яг томоохон аж ахуй нэгж байгууллагууд үе үе шатж байгаа одоо тийм бидний мэдгээр сүүлийн үед гарч байгаа томоохон дуудлагууд зураг телевизээр гарч байгаа хүмүүс мэдчихлээ баг. За яг аж ахуй нэгж байгууллагуудын яг галтмөрийн нэг юунаас болоод байгаа юмгаа гараад байгаа юм бэ гэхэлэр цахилгаан угсралт ашиглалттай холбоотойгоос үүдээд ер нь дийлэнх шалтгаанууд бас тэгж гарч байгаа гэж ойлгож авч байна. Ер нь бол галтмөрийн хэрэг зөрчил ингэж яадаг л да. Манай онцгой байдлын байгууллага дээр галтмөрийн дуудлагаар хүрэлцэн очих ангид ангиуд байгаа. Галтмөрийн унтрах ангиуд нийслэлийн хэмжээнд бол одоо 16 анги байдаг. За тэр 16 анги маань өөрсдийнхөө хамар хүрээ районд очиж үйлчлэх үүрэндээ үйлчилдэг. За галтмөрийн дуудлагаар галтмөрийн анги очиж хүрэлцэн унтраагаад араас нь галтмөрийн хэрэг зөрчилтийг шалтгаан хөтлөгийг тодорхойлох гэм шинжээчийн бүрэлдэхүүн гэж ажилладаг байна. За тэгээд тэр хүмүүс маань болохоор 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг. За галтмөр нийслэлийн хэмжээнд гарлаа. Одоо 9 дүүргийн хэмжээнд гэсэн үг. Гарлаа амтраас дуусгах араас нь очиод шалтгаан хөтлөгийг тодорхойлдог. Үзлэг хийдэг гэсэн үг. За тэгэхээр одоо юу гэдгийг шинжээчийн бүрэлдэхүүн маань очиж үзлэг хийгээд галтмөрийн шалтгаан хөтлөгийг тодорхойлоод за нэг хэд хэдэн төрлийн шалтгааны улмаас цагдаагийн байгууллага шалгах гэм тохиолдол байдаг. За буцдгүй нэр өвчтэй одоо амь охирчтой тохиолдолд. За тэгээ мөн хохирлын хэмжээнд 50 саяас дээш усан тохиолдолд. За мөн гэр орон сууцндаа эзэнгүй байжгаад гадны нөлөөтэй юм шиг харагдах байдал тийм ээ. Одоо эзэмшигч нь өөрөө байхгүй байхад гэр орон сууцнд гад автсан үе тохиолдлуудад бол цагдаагийн байгууллага маань шийдвэрлэж байгаа. За бусад тохиолдлуудыг бол одоо маань онцгой байдлын байгууллага өөрсдөө дангаараа шийдвэрлээд шалтгаан хөтлөлтөд тодорхойлоод явж байгаа гэсэн үг. Энэ галтмөрийн асуудал ер нь улирлын чанартай байдаг болоо тий. Энэ улиралд одоо илүү давмгай байдаг ч гэдэг юм уу. Тийм юм бас байдгүй. Эсвэл одоо энэ баяр наадмууд тавцдаг үед ч гэдэг юм уу. Тийм зүйл байдаг болоо. За ер нь бол улирлын чанартай гэж үзэж болно. Яг гэхдээ яг галтмөр гэдэг үзүүл биш. Одоо нэг галтмөрч одоо янз янз байгаа шүү дээ. Тийм объектын болон ойрын төмрийн гэдэг галтмөрүүд байгаа. Тэгэхээр одоо хавар намрын хуурайлтын үед бол ихэвчлэн ойрын галтмөр гардаг. Гэхдээ яг тэр хооронд объектын галтмөр өгөх гарахгүй гэж байгаа юм биш л дээ. Яг гарахын хэмжээнд бол гарна. Гэхдээ яг өвлийн улирал гэдэг юм бол ялангуяа нэг галгааны улирал гэжтэй холбогдлолтойгоор одоо байшин гэр орол сууц талдаа их гал гардаг гэсэн. За бас дан ганц орон байр за гэр ах уу гэл ингээд одоо ингээ гал төмөр тавтахаас гадна бас нэг автомашины хэрэгслүүд автомашин бас ингээ шатаад байна гэдэг зүйлс бол саяны нэг хэсэг он гарснаас хойш бас нилээдгүй сонсогдсон. За тиймэрхүү дуудлага мэдээлэлүүд ер нь хэр ирдэг бол. За сая хүдний эрч чангарсантай холбогдуулаад тухайн автомашиныг асаах
тийм ээ. Пуужинд дах цохиулах гэх мэтлэн жолооч нар өөрсдөө арга хэмжээг авч хэрэгжүүлээд ингээд асаах гэж оролдлоо л доо. За үүнээс үүдээд бас гал төмөр гарах эрсдлүүд бас гал төмөр гарсан тоо мэдээлүүд ч гэсэн маш олон бүртгэгдсэн. За үүнээс одоо та бүхэн галын аюулгүй байдлаа хангаад тухайн автомашинда галын аюулгүй байдлаа хангах зорилгоор гал унтраагуур болоод тухайн тэр капотны гал унтраагуур гэдээ бас тустай байгаа. За одоо иргэд маань тэр гал унтраагуурыг капотны гал унтраагуурыг уулын байрлуулчвал маш их зүгээр. Агаар хүчил төрөгчийн хэмжээг бууруулах зорилгоор тухайн гал төмрийг бас унтраадаг ийм нэг гал унтраагуур. Гал төмрийг гарсны даруйд бага хэмжээнд нь унтрааж шууд тийм гэсэн. Тэгэхгүй бол гал унтраах ангид дуудлага өгчдөг. Тэрийг ирж явах хооронд нь одоо манай нийслэлийн зам төвжирлийн асуудал ямар вэ тийм ээ. Цаг хугацаа асуудал алдаж ирэх тийм тохиолдол байдаг учраас хүмүүс ингээд унтраах юм байхгүй учраас дуудлага өгчөд хүлээгээ байгаад байдаг. Тэр хооронд нөгөө нэг автомашин хэрэгжүүлэлт маш шатчихл байдаг. Чигтэй шатчих. Тийм өөрсөнд нь тийм унтраах хангалтны бага хэрэглэмүүд байх юм бол түүгээ ашиглаад түүнийг ашиглаад гарсан төвшөнд нь бага хэмжээнд байхад нь өөртөө унтраачих урнаар бүрэн боломжтой гэсэн. Нэрэн бас янга бодоод хахад дуудлага өгчдөг. Очих хугацаа нь замын төгжрэл гээд саад наан зөндөө юм саад юу байгаа учраас хугацаа алдах юм багтал. Тэрийг бас ингээд ойлгохгүй иргэд маань бас нэг бухимдах хамаг юм ингээ шалаад олчлаач гэдэг юм те нэг юм асуудлууд үүсэх хэвтэл дээр бас нэлээдгүй байдаг бах те. Тэгээд нь бол юу л та одоо Улаанбаатар хотын мэдээж одоо зам төгжрлийн асуудал ямар байгаа бол одоо бүгд л мэдчихэж байгаа тийм ээ. Одоо өглөө ажилласаа гэрээсээ гараад ажилдаа хэдэн цаг явж гин тараад хэдэн цаг явж байгаа үлээ. Тэр их өдрийн цагаар ямар их төвчлөлтэй байдаг үлээ тийм ээ. Тэр тутамд одоо юу гэдэг 24 цагийн хугацаанд гал төмөр бол цэжээ гарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм учраас аль ч цагаар халцахгүйгээр гал төмөр мөн гарсан тохиолдолд за манай онцгой байдлын байгууллага бол яг хамгийн богино хугацаанд дүүц замаар хүрэлцээ очих зам маршрутаа гаргаад хөдөлдөг байгаа. Яг тэр хооронд тэгээд зам төвжирлийн асуудлаас болоод хугацаа алдах тиймэрхүү тохиолдол байдаг. За тэрийг маань одоо юу гэдгийг тийм ээ. Иргэд олон нийт маань буруугаар олох танах удаж ирдэг гэдэг яриа гардаг. За тэгтээ бол яг мэдээж хүн өөрийнхөө юм өөрийнх нь гидрэнгөө шатчих чинь сандарч тавьдаг тийм тохиолдол байлгүй л яг ер нь бол тэрийг тэгтээ хаанаа л бас бодвартай л асуудал гэж бодож байна. За удахгүй сар шины баяр болох гэж байна. Тэгэд энэ үеэр бас анхаарал зохих тий сэрэмжлүүлэг мэдээж бас үзэгчд маань хүргүүл тий. Одоо нөгөө олон хоногоор гэрээ орхидог. За эсвэл нөгөө буузаа тавиад гарчдаг ч байдаг юм уу тий. Тийм асуудлууд бас гардаг болов гэж бас бодогдоод байна л да. Хөдөө орон нутг руу бас ингээл золохол тийхэл явцдаг, хол явцдаг тий. Асуудлууд үүсдэг баг. За удахгүй болох гэж байгаа сар шины баяртай холбогдуулаад иргэд олон нийтэд сэрэмжлүүлээ гэвэл за юу гэдгийг баяр амралтын өдрүүдээр мэдээж олон хоногийн хугацаатай амарч таардаг. За тэгэхээр одоо юу гал төмрийн маань энэ амралтын өдрүүдээр одоо юу гэдгийг гал төмрийн дуудлага мэдээлэл маань нэлээдгүй өсөх хандлагатай байдаг л да. За учир юу вэ гэх юм бол гэр орондоо одоо юу нэг цахилгааны хэтчаалт үүсэх тийм ээ олон тооны цахилгаан хэрэгслүүдийг нэг доор олон тоогоор залгах. За тэгээд цахилгааны угсралт холбоотуудыг буруу хэлгсэн байх тийм ээ. За тэгээд одоо гэр оролын айл өрхүүд маань гэх юм бол нэг үнс нормын айл задгаа хасгаж хаях тийм ээ. Тиймэрхүү тохиолдолд үүдээд гал төмөрний дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг учраас за та бүхэн маань сар шины баяр амралтын өдрүүдээр хэрвээ олон хоногор гадаад юм хөдөө гадаа явахаар болвол техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаад за ардаа үлдэж байгаа эзэнгөө өргөж байгаа гэр орон сууцныхаа тогтцолгооны аюулгүй байдлыг сайтар хангаж сар шиндээ сайхан шинэлэрэй л гэжлээ да. Маш олон ер нь бол манай иргэд маань бас мэдлэггүйгээсээ болоод тий нэг одоо за энэ яавал гэж нэг хинэггүй байдлаас болоод ч гэдэг юм уу тий тэр нь өөрөө үр дагавар нь маш их том гарчдаг тийм учраас бас анхаарал сэрэмж болгоомж гэдэг зүйлийг бол маш сайтар хянаж анхааралтай байх ёстой юм шиг санагдтiin. Тэгээ бас нэг зөвөр нь бас нэг шалтгаан нь хүүхдүүдээ гэртээ үлдээчдэг. Бага насны хүүхдүүд санамсаргүй байдлаар бас нэг тийм гал төмөр тавих юм асуудлууд бас нэлээдгүй гард юм шиг байгаа маа тий. Бид нь юм л дээ. Одоо юу гэдэг нэг сурагчдын амралт ингээл эхэлдэг шүү дээ тийм олон нөр эцэг эхчүүч нэг өдөр өнжүүлэх юм өмд өгчдөг. За эсвэл өглөөд нь хүүхдээ сургуульд нь өгчөөд өөрөө ажиллаад харж ирээд ингээд авдаг эцэг эхчүүд нийслэл Улаанбаатар хотод зөндөө. За тэгэхээр юу гэх вэ одоо баяр амралтын өдрүүдээр одоо ингээд бага насны хүүхд за одоо цагаан сараар бол гайгүй. Яг сурагчдын амралт эхэлсэн үеүүдээр бол ер нь бага насны хүүхдүүд ихэвчлэн гэр орон сууцндаа ганцаараа болдог тийм тохиолдлууд гардаг. За тэгэхээр одоо юу гэдгийг бага насны хүүхдтэй хүмүүс бол ер нь ганцаараа ингэ болж үлдээхгүй байх. За ерөө үлдээсэн тохиолдолд бол сэрэмжлүүлэх одоо сэрэмжлүүлэг мэдээллүүдийг хүүхдүүдэд байнга тогтмол хүргэж явах тийм ээ. Тэгээ юу гэдгийг эрслээ сайн тооцоолох хэрэгтэй л гэсэн. Юу гэдгийг хүүхдтэй одоо юу гэдгийг тогтолцооны уцаар бити оролдоороо энэ шүдэн засаагаараар бити тоглоорооч гэдэг юм уу тийм ээ. Тогтмол ингэ анхаарал байх юм тийм. Тогтмол ер нь анхааруулж лах хэрэгтэй гэсэн үг.
За маш их баярлалаа бид бүхний ярилцах хугацаас өндөрлөх төсөн байна. Тэгээд та хоёртаас цаг зав гаргаж одоо завгүй хүмүүс те цаг зав гаргаж манай студид мань хөрөлцөн ирж бас хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөнүүдийг мань үзэгчийн олондоос хүргэж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд угаасаа яг одоо ингээл баяр ёслуулах гэж байна. Маш их хөдөлгөөн юм бужигнаантай юм үед бол бас арга иртэй те тэр цахилгааны асуудлаа ч гэдэг юм уу тэр зүйл дээр маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй зүйтэй гэдгийг манай үзэгчд манаас нэлээд ойлгож мэдчих авсан болов уу гэж бодож байна. Яах вэ мэдээлэл хэргийг зарлаа. За өнөөдрийн зочдоор Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал төмрийн улсын хяналтын байцаагч Ахмад Дашням, Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал төмрийн улсын хяналтын байцаагч Ахлах Тэслэгч хүрэл тоогоноор оролцлоо. За хамт үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргаашийн цагт иргэн уулзлаа. Түр баяртай.